За 2025 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Дубайт болсон Superior Taste Award шагнал гартуулах ёслолоос Apo Dairy компани 3 нэр төрлийн бүтээгдэхүүн Монгол улсаар төлөөлөн анхудаа амт чанарын дээд үнэлгээг хүртэж дэлхийн хүнсний тавцанд Монгол брендийн түүхэн амжилтыг тогтоолоо. Хэрэв бид энэхүү шагналыг соёлын төвшөнд зөрүүлвэл кино урлагт Оскар, хөгжмийн салбарт Грэмми гэж байдаг шиг хүнсний салбарт хамгийн нэр хүндтэй шалгаруулалт бол Superior Taste Award юм. Тус шагналын төлөө Danone, Coca-Cola, Green, Carlsberg, Aquafine болон Divine зэрэг дэлхийн танигдсан брэндүүд өрсөлддөг аж. Харин энэ жил Монголын сүүн бүтээгдэхүүн анхудаа тэдний дунд шалгарсан нь хүнсний салбарт шинжлэх ухаан, ур чадварыг амжилттай хослуулан дэлхийн түвшинд хүргэсэн бодит нотлого боллоо. Энэхүү Superior Taste Award нь амт үнэр, бүтэц, анхны сэтгэгдэл, амтны тэнцвэрт байдал зэрэг нарийн шалгуураар дүгнэгддэг дэлхийн хамгийн өргөн хүлээн зөвшөөрөгдсөн амт чанарын гэрчилгээ юм. Apo Dairy Монгол сүүний үйлдвэрийн мэргэжлийн хамт олон судалгаа хийж, Болгарын таргины хөрөнгийг аль биесны эрхтэйгээр авч, түүнд агуулах Lactobacillus bulgaricus ашигтай бактеритай Pro Plus болгар таргийг үйлдвэрсэн нь Монголын хүнсний салбарт шин жимийг нээж дэлхийн амтны тавцанд нэрээ дурсгалаа. Монгол үнэний дэлхийн хамгийн тансаг ховор орц болох сафрон цэцгийг нэмж баяжуулан бүтээсэн Pro Plus Healthy Milk нь эрүүл мэндийн зориулттай шинэ үеийн суу юм. Нарийн судалгаа, шинжилгээ, инновацийн шийдэл, уламжлалт, түүхийн эдийг хослуулсан энэхүү бүтээгдэхүүн нь олон улсын мэргэжлийн шүүгчдийн үнэлгээнд антиоксидант нөлөө, сэтгэл санаа болон нойрны чадварт үзүүлэх эерэг үйлчилгээ, мөн байгалийн цэвэр, сахаргүй, тослоггүй найрлагаараа онцлог хүлээн зөвшөөрөгдөж, Монголын хүнсний салбарт шинэлэг, үн цэнтэй амжилтыг авчирлаа. Аранга аймгийн Чулууц сумын малчтын ур ухаан, уламжлалт мэдлэг, гэр үйлдвэрлэлийн технологийн хослолоор бий болсон Montiac брендийн органик шар тос нь олон улсын мэргэжлийн шүүгчдийн үнэлгээг амт, шимт хичээл, эрүүл мэндэд үзүүлэх ашиг тусын хувьд онцгой хүлээн зөвшөөрөгдөж, Монголын хүнсний салбарын томоохон амжилтыг мөн бүрдүүллээ. Эдгээр амжилтууд нь малчид, фермерчдийн хамтын хөдөлмөр, нийт ажилчдын хичээнгүй зүтгэл, шинжилгээ судалгаа, уламжлал ба технологийн хослолын тод жишээдүүд үгүй Монгол амт дэлхийн зах зээлд гарах бүрэн боломжтойг харуулж байна.